Шинжлэх ухаан таны мэдхүн од мөндөр суугийн атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Бат Сая болон Мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр студид бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107.4-оор хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давхаж хүрээтэй бод даатгал ногоон ирээдүйн хөгжлийн ураатай MMS компани бүтэн жилийн турш ивент тэтгэн та бүгдэд хүргэж байна. За өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргэе. За хоёлаа өнөөдрийн дугаараар дахиад төв аттай байна тий. Тэгэлгүй яах вэ? За шалтгаан манай Star Mongolia болон од мөндрийн аялал Төв Азар аялна. За Төв Азар аялалд бол одоо эртний Монголын одоо манай Чингис хаан одоо эзэлжсэн түрэмгийлжсэн улсууд тэнд одоо үлдээсэн соёл өв тий. За дээрэс нь хамгийн гол нь бидний бас нэг анзаардаг өмнө Казахстан, Узбекистан ч энэ хэсэг нутаг бидэртэй яг адилханаар маш олон жил амьдарч нүүдэлчин соёлоор тий. Одоо Төв Азаас хүмүүс нүүдлээд Казахстан, за тэгээд Каспийн нэгсийн хойд хэсэг, Уралын нурууны урт хэсэг тий. Одоо энэ байгуулын хөндийгөр дамжаад за тэгээд энэ хар тэнгисийн хойгоор яваад Унгарт очиж ирэхэд ихэнх нь зогсдог тэндээ ингээд тардаг. Тим түүх бол хэдэн мянган жилээр үргэлжилсэн. Тэгэхээр яг энэ байдлаар холбох юм бол бид нар бол одоо саяхныг болтол Казахстан, Монгол хоёр бараг л тий. Адилхан амьдралтай юм байсан. Тийм учраас маш олон зүйл нь адилхан байдаг. Маш олон зүйл нь адилхан байдаг. Ийм усанлаар ярих гэж байна. За тэгэхээр бидний хөрш одоо уг нь бол хөрш байх бүрэн боломжтой. Хөрш зэрэгэлдээ бол тий. 32 км байгаа өстэй. Харин тий. За Казахстан улсын талаар ярих гэж байна. За өнөөдрийн би албан нөгөө мэдээлэлээр нэвтрүүлгээ эхлэе. За Казахстан улсын маань албан ёсных нь нэр бол Бүгд найрамдах Казахстан улсаа. За нийслэл хот нь Астана, хамгийн том хот нь мэдээж Алматы. За Астана хот нь бол сүүлд байгуулагдсан тий. Назарбаевын санаачлагаар бий болсон 1999 онд нийслэл хот болон тий. 98 онд болсон. 98 онд тий нийслэл нь болсон юм шин сайхан хот байгаа. За газар нутгийн хувьд бол маш том дэлхийд 9 дугаарт ордог 2.7 сая км квадрат газар нутагтай. За хүн амын хувьд бол 2026 оны байдлаар 20.5 сая 6 сая орчим хүн амтай гэсэн тоотой байна. За хүн амын нэгтгэл нь бол 1 км квадрат нутагт 7-8 хүн байдаг. Тэгэхээр маш сэрэг, өргөн удам газар нутагтай. Сэрэг одоо хүн ам цөөтэй гэсэн үг л дээ. Газар нутагтайгаа харьцуулахад за албан ёсны хэл нь бол мэдээж казах хэл. Гэхдээ орос хэлээр бол маш одоо өргөн хэрэглэгддэг. За өнгөн дэвсгэрт нь тэнгэ. Бид нарт одоо нэг дотн танил өгч. Бараг тэнгэр гэдэг үг гэж магадгүй шүү тий. Харин тий. Тэст харж байгаа хүн байна. За Казахстан бол газар зүйн хувьд бол дэлхийд 70-аад гарцгүй. Тэгээд одоо Азийн төвд байрлах ер нь улс. Тэгээд 70-аад гарцгүй хамгийн том баг газар нутаг. Хамгийн том улс. Бахаа тий. Хойд хэсгээрээ Оросын холбооны улстай, зүүн талаараа Хятад улстай, зүүн өмнөд талаараа Кыргызстан, мөн өмнө талаараа Узбекистан, баруун өмнө талаараа Туркменистан хэмээх улсуудтай хил залгатай бөгөөд Каспийн тэнгисийн эрэгтэй. Тэгээд нөгөө Араалын тэнгисийн бас урд хэсэгт нь одоо баруун урд хэсэгт нь Араалын тэнгисийн тодорхой байгаа хаа. Тэглгүй байхаа байлгүй яах вэ? За тэгээ газар нутгийн хэмжээгээрээ бол дэлхийд 9 ордог. 70-аад гарцгүй орнуудын дундаас хамгийн том нь. За тэгээ түүний өргөн удам нутаг дэвсгэрийн бараг тал хувийг нь толгодтой тэгш өндөрлөг эзэлдэг. За тал нутаг эзэлдэг бол 3/1 нь одоо намдор газар бүрдүүлдэг юм байна. Харин өмнөд болон зүүн хил нь одоо өндөр улстай, улс нуруудтай. За Казахстан нь 20.5 сая хүн амтай бөгөөд хүн амын нэгдчлаараа ер нь бол дэлхийд хамгийн бага орнуудын нэг. Сэрэг тий. Сэрэг. За тэгээ хүн амын хувьд маш сонирхолтой. 1991 онд зөвлөлтөөс тусгаар бие даасан улс болт зарласан байгаа. Тусгаар одоо тогтнолоо зарласан гэсэн. Тэр үед нэг 15-17 сая хүн амтай байсан. Одоо 1991 он одоогоос нь 35 жилийн өмнөх үйл явдлыг ярьж штэ тий. Гэтэл тэр үед хүн амынх нь 50-аас дээш хувь нь казах биш одоо тий уугуул казах биш хүмүүс байсан юм байна. Оросууд, Украинууд өөр хүмүүс эзэлдэг. Хил байхгүй болохоор хамаагүй байсан тий. Гэтэл одоогоор яаж вэ нэхэр хүн ам нь 20.5 сая болоод өсчихсөн. Тэг хүн амынхын 70% нь казак хүмүүс болчихсон. За яаж юм болгосон бэ гэхээр засгийн газрынхаа бодлогоор нөгөө казакаас гадна амьдардаг одоо үндэстэн угсаа нэг казахуудаа их орондоо эргэж ирээчээ гэж уриалсан. Ажлын байраартай хангасан, боловсролоор өнгөө хангасан. Тэгээд казакийн иргэншлийн олгосон юм байна. Энэ бодлогын ачаар одоо нийт хүн амынхын 70% нь казак үндэстэн болсон. Одоо тухайлбал манай Баян үлгийн казакууд маш олон ороос очсон тий. Үгүй манай хамаатнууд ч байдаг гэсэн. Би бол уулзч үзээгүй л дээ. За ийм сонирхолтой улс байна. За тэгээд мэдээж албан ёсны бол шашинтай улс биш. Түр шашин хоёр ангид улс. Гэхдээ Азийн төвд байгаа хамгийн том исламын шашинтай одоо хүн амтай улсад тооцогддог. Ийм сонирхолтой. Ер нь исламын шашинтай дэлхийн хамгийн том улс.
Үгүй исламын шашинтай чинь Индонез энэ төр. Индонез чинь хүн ам нь их байхгүй. Газар нутгаараа Казахстан байхгүй. 9 дордог. Газар нутгаараа тэгээ хүн амаар бол Индонез тий. Индонез, Бангладеш, Пакистан чинь. Газар нутгаараа бол Казахстан. Хэмжээгээр газар нутгийн газар нутгийн хэмжээгээр орчиж байгаа юм тий. Казахстан улс 91 он тусгаар тогтоод манайхыг 2 юмар хойшлуулсан байдаг. За нэг нь болохоор манайх Казахстанаас өмнө далаад гарцсан хамгийн том улс байсан Монгол улс. Казахстан тусгаар тогтноод дэлхийн 9 дахь том улс болсон. Ингэснээр далаад гарцсан хамгийн том улс нь Казахстан болсон. Дараа нь яасан бэлэр манайх дэлхийд газар нутгаар 17-д байсан. Казахстан гарч ирснээр манайх 18 руу орсон. Судан манайхаас том. Өмнөд Судан гэдэг тусгаар тогтсон чинь үлдсэн Судан манайхаас том болтоо харсан гэдэг ч юм уу тийм сонирхолтой байх юм бол. Маш сонирхолтой газар зүйн баримтууд байна. Тий. За тэгээд Казахстан ингэж байгаа шүү дээ. Нийслэлийн хамгийн олон солисон улс юм бол ер нь бол Казахстан хэлнэ. Нийслэлийн нэр тий жишээлбэл. Алматын нийслэл байсан. Алматы бол одоо Альмаар баялаг гэдэг утгатай тийм утга тийм. Бас өөгийн алимж гэж. За тэгээд Алмата байжгаад Алмати болсон. Алмата байжгаад Аламата байжгаад Алмати болсон. За тэгээд яасан бэ гэхээр одоо түрүүний чиний хэлж байгаа юм байна л да. Оросууд их байсан дээ Казахстанд. Казахстанд оросууд их байжгаад оросуудыг тодорхой хэмжээнд шахах шаардлагатай болж ирсэн. За тэгээд оросууд бол тодорхой хэмжээнд шахах гэж бол мэдээж тусаар тогтцохноор гарсан. Одоо хоошоогоо ингээд Номс Бирск ч юм уу те Челябинск ч юм ингээд хоошоо гарсан. За тэгэхэд ямар бодлого баримтсан бэ гэхээр нийслэлээ хоошоогоо нүүлгсэн байдаг. Ягаад бол газар нутгийнхаа урд хэсэг буюу хамгийн одоо таатавар хамсгалтай хэсгүүд төр том хотноо хүн ам төвлөрсөн байдаг. За тэнгуэл хоошоогоо одоо Орос руу хоошоогоо нэг Астана гэдэг хот шинээр байгуулад тэндээ ингээд шинэ нийслэл одоо бий болгосон. Газар нутгийнхаа юуг тэнцвэрийг хадгалах гэж. Илүү загц гарааны бүсээ хоошоогоо илүү төвлөрүүлэх гэж ингэж гарсан байдаг. За тэгээд энэ Астана хот нь бол урд нь 1862 онд Акмолинск гэдэг нэртэй бол хот бол гарч ирсэн байдаг. Яг зөвлөлт холбоот улсын үед тэгэхээр бол хаан засаг бай тээ. За тэгээд зөвлөлт холбоот улсын үед бол Целиноград гэдэг нэртэй болсон 61-ээс 92 оны хооронд. Яг нон хуучин яг Оросын нэр гоо Целиноград гэдэг. За энэ нэртэй болж байгаа тусгаар тогтнолд энэ хотын нэр бол Акмол болоод өөрчилсөн. За тэгээд энэ бол цагаан одоо шүтэн гэдэг тийм утгатай байсан. За тэгээд нийслэлээ ерөөдөө хоошоо болох гээд ерөөдөө бас Оросуудаас энэ Азербайджан үед бол яг одоо дарангуулагчтэй ерөөдөө ингээд авторитар дэглэмтэй боловч нэг давуу тал нь яг Оросын нөлөө их оронд нь маш их байдаг. Тэрийг нөлөөллийг одоо айгүйх мэдэрдэг байсан. Одоо энэ жижиг бусад улсуудын ч юм бол мэдрэхгүй шүү дээ. Давхиж очиод ордон сөгчдөг гэсэн бол Азербайджан бол маш ухаалгаар Казахстан улсыг бол Оросуудаас холдуулж чадсны нэг одоо давуу тал нь одоо энэ нийслэл байгаа. За энэ удахгүй өөр юм дээрээс чинь гарч ирнэ. За тэгээд 1997 онд ч юм бол тусгаар тогтол 6 жилийн дараа байхгүй тийм. Нийслэлээ хойшоо нүлгээд Астана гэдэг нэр өгөөд за тэрийг Нурсултан болгож солиод тэнгүүтээ тэр чинь 19 он Нурсултан болгож байгаа. Тэгвэл Нурсултан болгоод Казахстан чинь нэг 22 онд нэг бослог гарсан. Нилийн бос үм юм болоо. Тэгээд Назарбаевын нэр үнд жоохон унсан. За тэнгүүтээ буцаад нэр Астана болгоцсон. За ингээд харахаар Астана хотын чинь нэр одоо Акмолинск, Целиноград, Акмола, Астана байснаа буцаад Нурсултан болж байгаа. Нурсултан болсноо дахиад Астана болж байгаа. Тийм 6 удаа ямарсан. Нэрээс олсон. Тэгээ нийслэлээ бас нүүлгс ус болчихж байгаа юм тийм байна. Тэгээд нөгөө бичиг үсэг дээрс нэг Оросын нөлөө гэдэг дээр ярихад нөгөө хэдийгээр ер нь бол нөгөө зөвлөлтөө үедтэй манайхтай адилхан ер нь бол кирилл цагаантлах хэрэгэлдэг. Яг нь кирилл болгар цагаантлах бол доо хэрэгэлдэг Оростой адилхан. Тэгээд өөртөө ер нь бол өөртөөхөө цагаантлагыг латин цагаан толгой руу шилжүүлэх тийм одоо бодлого байгаа юм байлээ. Тэгээд аль бие усаар бол хэрэгжиж эхлэегүй байгаа. Гэхдээ ер нь бол латин цагаантлагаа болгоно гэсэн тийм шийдвэртэй байгаа юм байлээ. Тий. За тэгэхээр энэ улсынхаа түүхийн талаар жоох яриад байгаа. За тэгээ. За Казахстан бол чулуун зэвсгийн үеэс хүн амьдарч ирсэн газар нутгаа. За энэ газар нутагт бол Сага, Масаги, Скифуд гэмэх Иран угсааны нүүдэлчин овог аймагуд одоо давмгайлан амьдардаг байсан. Энэ Төв Азийн өргөн удам газар нутагт. Одоо хоризм чинь бол ерөөхдөө тиймэрхүү болчихж байгаа байхгүй манай Чингисийн үед эзэлж байгаа тийм. Иран угсааных таарна тий. Тэгээ мөн Ахименидийн Перси эзэнт гүрэн одоо өмнөд хэсэгт нь хүртэлтэй нөлөөгөө хүртэлтэй тэлж байсан. Харин 6 дугаар зуунаас эхлээд түрэг угсааны нүүдэлчэд энэ газар нутагт илүү нэвтрээд илүү одоо өргөн удам газар нутгийг тэг ингээд давмгайлан амьдрах болсон. За тэгээ 13 дугаар зуунд бол Чингис хааны удирдсан Монголын эзэнт гүрэн энэ бус нутгийг бүрэн эзэлсэн. За тэгээд 15 дугаар зуунд Алтан орд задран унсны дараа Казакийн өөрсдийнх нь одоо зүж гэж нэрлэдэг 3 ханилэг бий болсон байгаа. За ерөөдөө Казак хүмүүс
одоо бүрдэж эхэлж Тэг байгаа. яг жинхэнэ казак одоогийн казак хүмүүсийн өвд эзэн бий болж байна. Саяхан гэсэн үг тийм. За тэгээд 17-р зуунд юу болсон бэ гэхээр гурван ханилыгт хуваагдчихсан. Ер нь бол нөгөө нэгдсэн нэг том эзэнт гүрэн биш болоод гурван ханилыгт хуваагдчихсан. Дотоодын эрх мэдлийн зөрчилтэй нүүдэлчин овог аймагуудын дунд байсан. Энэ үед зүүн гарын улс маш их одоо хэмжээний дарамтжруулж исэн. Наанаас нь дайрч довтолж исэн. Гэтэл байнгын зүүн гарын улсын нөгөө довтлогоо эзэнт хөрөнгөөллийн одоо аюултай байсан учраас яа харахгүй Оросын эзэнт гүрнээс тусламж дэмжлэг авдаг байсан. Гэтэл улмаар тэр нөгөө тусламж дэмжлэг нь Оросын эзэнт гүрний одоо геополитик стратегийн ач холбогдолтой газар байсан болохоор ер нь бол Оросын эзэнт гүрний хэмжээнд одоо иргэшээлд бүрмсэн орсон гэсэн. Тэгээ 19 дугаар зуунаас хойш ер нь бол Оросын эзэнт гүрний иргэшээлд байж байгаад тэгээд зөвлөлтийн нэг хэсэг болсон. Ер нь манай зүүн гарын хаант улс Казахстаныг Орос руу ойртуулсан гэлжид бол буруудахгүй. Ер нь бол тийм болсон. За тэгээд зүүн гарын хаант улс ингээд Казахстаныг газар нутгаас нь шахаад эхлэн бол Казахстанчууд бол хамгийн хэцүү үе байсан гэдэг. Газар нутгаа л да. Тэгээд илүү хүүтэн газар руугаа илүү өөрсдийнх нь таатай амьдрдаггүй бүс нутг руугаа явж гисэн. Яг бол Казахстанч өөртөө урдуура буюу Балхаш нуурын хэсэг зайсан нуур одоо Алматы байдаг хэсгээр амьдардаг. За тэнгуэл манай энэ зүүн гарын хаант улс чинь нийслэл ерөөдөө нийлийн мөрөн гэж үүдэг. Одоо бол яг газар нутгад бол Хятадын нэг уугар байгаа ч тийм. Уугараас их аваад хойшоо Казахстан руу Балхаш нуур цуцдаг байхгүй юу. Яг нийлийн мөрний дагаж зүүн гарын хаант улсын нийслэл байдаг гэсэн. За тэнгуэл энэ болохоор Казахстанд маш их дарамт учирдаг. За зүүн гарч бол одоо манайхан мэдж байгаа. Манай бараан юмнуудын газар нутгаас байгаа ш тодорхой хэмжээнд нэлээд том хэсэг нь байдаг. Ойрдын хэсгүүд. За тэнгуэл ийлийн мөрний дагаад Казахстан руу орж бол Казахстанчууд ерөөдөө Оросыг түшгээсээр сонголтгүй болсон. Тэг энэ л болохоор Оросуудад бол нэг давуу тал юу нөлөөндөө авах нэг юу болсон байдаг. За тэгээ 1917 онд Оросын хувьсгал болон иргэний дайны дараа Казахстан зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүнд орсон. Тэгээ 1991 онд тусгаар тогтнолоо зарлахад нь Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн хамгийн анхны улс бол Америк нэгдсэн улс байсан юм байна. Сэлцээ хүн шүү те. Тэгэд ер нь бол Казахстан нөгөө зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарсан орнууд дотроо бол маш амжилттай Оросын нөлөөг хязгаарлаж чадсан. Байгалийн баялаг, стратегийн чухал, ач холбогдолтой яг тодорхой зарим нэгэн объектууд бол үлдсэн. Гэхдээ чухал зүйлүүдээ өөртөө авч чадсан юм сонирхолтой. Яагаад Америк хамгийн түрүүнд одоо хүлээн зөвшөөрсөн бөхлөөр хамгийн гоё чинь одоо Байконур гэж байгаа шүү дээ. Энэтэй холбоотой. За би тэрний өмнө нэг юм алхах учраас хэлчихье. Тэгээ зүүн гарын хаант улс шахаад эхэлсэн. Зүүн гарын хаант улсыг одоо Хятадын чин гүрэн гэж байгаа шүү дээ. Хятадын чин гүрэн манжууд одоо юу ач гэсэн. За эдгээр бол ерөөдөө нэлээд эвгүй гарууд байна гэдэг. Зүүн гарууд ерөөдөө одоо ингээд өөр монголчууд ч юм уу халахууд ингээд буулгаж аваад арай гайгүйсэн бол халахууд ерөөдөө юутай зүүн гартай тулдаа дийлдэггүйсэн. За тэнгуэл манжууд болон чин үндэст одоо улсынхаа орж ирээд геноцид хийсэн гэж үздэг. 500 мянга орчим одоо ерөөдөө зүүн гарын ханилгууд хүмүүс өвчнөөр нүүдэлж явах замдаа за тэгээд янз бүрийн байдлаар хаалсан. Яг энэ үед нь Казахстан болон монголчууд хэдэн талаас нь тэр геноцидод оролцсон гэж үздэг гэсэн. Тий. Одоо тэр чинь далин байхгүй. Яг бол Казахстанчууд гэсэн дайснууд байгаа шүү дээ. Дайснууд учраас газар нутгаа авах. Зүүн гарыг бол хэдэн талаас нь хэмэлсэн гэсэн ер нь бол. Тэгээ зүүн гарын хаант улсад айгүй том геноцид болсон. За ингээд Казахстан зүүн гарын хаант улс ингээд унж байгаа штэ 1700-аад оны дундуур ингээд унангууд л ойртож угаасаа 1755 онд гэдэг баг шүү. Юунд ордог ч юм те. Манжийн ишгэлд ордог ч те. Чинтэй дайтаад ундаг нь. Тий. За тэнгууд Казахстанчууд буцаад өөрсдийнхөө хуучин газар нутглуугаа ингээд орж ирсэн байдаг. Тэгжээж нөө зүүн гарын хаант улс байхгүй болж Казахстанч буцаж ирсэн. Ийм түүх байдаг. За тэр нь бол мэдээж нэг Оросын эзэнт гүрний туслалцаа дэмжлэгээр болсон байх нь тий. За яагаад Оросууд Казахстаныг хамгийн түрүүнд ингээд тусгаар тогтнол нь хүлээн зөвшөөрсөн бэ гэхээр дэлхийн Америкууд тий. Дэлхийн хамгийн анх сансарт ниссэн газар хамгийн том одоо энэ юуны сансрын баз бол Казахстан байдаг гэсэн. Байконурт. За дээрэс нь юу байдаг? Би юм ивлж ирэх мартчих. За яг нөө юу байгаад цөмийн хамгийн их туршилтыг Казахстан хийсэн байдаг дэлхий дээр. 500 орчим те 400 хэдэж байла 492 мөрч байла айгу өндөр доотой тийм туршилтыг бол хийсэн байдаг. За тэгээд Юрий Гагарин анх бол Казахстаны Байконураас Восток нэг үлгээр 1961 онд анх удаа сансарлуу хөрснөөр анх удаага сансарлуу хөрсөн газар бол Казахстан бол таарсан Байконур. За ингээд Казахстан 91 онд тусгаар одоо болж байгаа шүү дээ. Тэгэхэд Оросын холбооны ус Байконурыг 99 жил түрээслэх сонирхлоо илэрхийлсэн. За ингэт нь Казахстанчууд бол 20 жил түрээслэх гэрээг байгуулсан. За 99 бол арай хэтэрхий байна. За тэр дараа нь 2050 он хүртэл гэрээг сунгаж жилд 115 сая Америк долларыг Оросд өгөхөөр тохиролцсон.
Маш их мөнгө шүү дээ. Гэвч түрээсийн үнэ төлж чадахгүй маргаан дэгдэж 2023 онд зарим хэсгийг нь хяналтанд авч Орос мэргэжлүүд их орноос гарахгүй хилээ өрөөд тавьсан Казахстанчууд. Ийм асуудал гарсан. За Оросууд Украин руу дайрсан хоёр улсын харилцааг хурцтгаж дараа нь хуран авсан одоо тийм юу гарч ирсэн байдаг. Мэдээлэлүүд гарсан. Тэгэхээр энэ Байконурын одоо сансрын станц бол ямар чухал байсан, Оросуудын хувьд бол энэ ч ямар нөлөөтэй бүс нутаг байлаа гэдэг энэ бол эндээс харагдаж байгаа. Тэгээд энэ дээр Оросууд түрээсэлсэн. Гэтэ түрээсийн асуудал гарсан. Америкт хамгийн түрүүнд тусгаар тогтнолыг найж байгаа. Эндээс бас нэг янз янзын сансрын болон технологийн айгүй олон шийдлийг Оросыг хуваах гэж байгаа айгүй олон зүйл гарсан. Тэгээд Казахстаны хувьд бол тусгаар тогтноод дэлхийн цөмийн зэвсэгтээ дөрөвд томос болсон шууд. Шууд. Тэнгүүдээ тэрийг өөрсдөө болсон. Ийм ус байгаа. Яагаад гэвэл Казахстан маань байгалийн баялагаар үнэхээр баялаг. Бид нар баян гэж цээжэд илддэг бол эдгээр бүр байгалийн баян цаашаа юм байна. За тэр талаар нь зарим мэдээллийг хуваалцъя. За Казахстан Төв Азийн эдийн засгийн улс төрийн хувьд бол давмгайлж байгаа Төв Азийн улсуудаа. Бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 60%-ийг Казахстан бүрдүүлдэг. За тэр нь нефт, байгалийн хин салбарт тулгуурласан байдаг. Гэхдээ асар их байгалийн одоо баялагтай ашигт малтмалын нөөцтэй бөгөөд төмөр мөнгөний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Казахстан бүс нутгийнхаа хүний хөгжлийн индексийн хамгийн өндөр үзүүлэлттэй улс. За тэгээд уран, зис ерөөсөө алт байхгүй юм байхгүй. Дэлхийн 2 дахь том ураны үйлдвэрлэгч. За тэгээд юу байгаа шнэ? Менделеевийн 118 болчлоо нөө үйлэг системийн 2026 оны байдлаар 118 одоо хими элемент байгаа тийм. Энэ хими элементийн 99 нь Казахстанд байдаг. За бараг гин дэлхийд эхний идэд л орох тоодоо байна бол тийм. Энэ бол үнэхээр баян байгалийн баялагаар бүр маш баян. За тэгээд Казахстанд болохоор газрын тос бол Каспийн нэгсэн эрэг орчмоор бол маш их байдаг. За тэгээ байгалийн хий бол тосны ордууд бас их байдаг. За Караганда буюу одоо хойдлын хэсэг тийм. Одоо энэ Карагандач ерөөдөө Оросуудын нэлээд сурсан байсан бүс нутаг. Энүүгээр нүүрс маш ихтэй байдаг. Тийм учраас тэнд тулгуурч тэр уурхаа муурхаа гарч ижсэн. За Казахстан уран, зис, төмрийн өдөр, хар дуглаг, цайр, алт, мөнгө ерөөсөө байхгүй ийм ус байгаа. За тэгээд дэлхийд юу яаж байгаа? Энэ байгалийн нөөц хийгээд энүүгээр айгүй том тоглолтуудыг Казахстанчууд хийж чаддаг. Би Алматад очисон чинь одоо манайхтай адилхан гэр хороолол байгаа шүү дээ, тийм. Гэр хороолол юугаар байгалийн хийгээр шийдсэн. Тэгээд ингээд шар турбаанууд явж байна. Энэ юу ингэ асууж, энэ дандаа байгалийн хийнүүд явдаг. Тэгэл ус нь байгалийн хийг ингээд татаж өгөөд тэндээс нь айлууд нь ингээд аваад тэгээд тэрийг ингээд дулаан юмд ашигладаг. Хамгийн гол юм утаа авахгүй болчих жоохоо. Тийм байна. Казахстан амар утаатай байсан. Тэгээд Казахстаны хувьд бол одоо манайхтай нэг төстэй адилхан баруун хойно салхитай. Баруун хойно салхитай. Энэ Ураас чинь тэр чигээр баруун хойно салхитай байхгүй. Баруун хойно салхитай. Тэгвэл Казахстаны урд нь яг Алматагийн урд нь мөг цаст байдаг. Казахстан улсын урд ч юм бол ерөөхдөө Памирийн ус, Тяншаны ус, Гямлан орны хөрвөжлүүд ингэ явж байгаа шүү дээ. Яг Алматагаас урд ингэ мөг цастаа бол харагдчихдаг. Юм гоё. Тий. Тэгээд юу ихтэй байсан? Одоо яг манайхтай адилхан гэр хороололтой. Тэгээд Алматагийн хүн амын тэлт маш их байсан. Астанаа руу нүүлгдэг бас одоо юу тэрл байсан л да. Астанаа шалтгаан бас тий. Маш их нөө төвлөрөл ихтэй байсан. За тэнгууд тэнд яасан бэ гэхээр манайхтай адилхан юу гарч иж байгаа. Утаа гарч байгаа. Тэр агаарын бохорт утааны асуудал шийдэгдэх шалтгаан тэр байгалийн хийхээр татсан. Тэгэхээр одоо манайх ч адилхан байхгүй тий. Одоо энэ дид үтсийн татааж өгөх юм бол хүмүүс тэнд бол янз бүрээр яаж гоё хөгжүүлж чадах ус тийм нөхцөл байдал харагдсан. Атаархсан юм тэнд очиод. Тийм байна. За тэгээд энэ их байгалийн баялгаа бүр эртнээс мэддэг, ашигладаг байжээ. За тэгэхээр хүрэл зэвсгийн одоо үеийн тий хүрэл зэвсгийн үеэс тэрнээс өмнө бүр хүмүүс амьдран суудаг байсан, одоо амьдрдаг байсан талаар археологийн олдрууд олддог. Гэтэл тэд нар нөгөө юу яадаг байсан бэ? Морийг 50000 жилийн өмнөөс сургаж одоо гаршуулсан. Бүр маш эртний хүмүүс болж таарлаа. Одоо морийг хамгийн анх сургасан газар бол Казахстаны бүс нутаг. Яг тэгэхээр урд нь бол амьтныг хүмүүс яадаг байсан бэ гэхээр ерөөдөө ангийн зорилтоор л ашигладаг байсан. Амьтанг бол ан л гэж хардаг байсан. Казахстанд амьдарч байсан ботайчууд гэж байгаа. Энэ ботайчууд яаж байсан бэ гэхээр амьтан одоо морь гэдэг бол зөвхөн ам биш. Эн чинь бол унлаг, аж ахуй тэргэлэх зүйл юм байна. Дээрээс нь эндээс сүү авч болох юм байна. Махыг ашиглаж болдго юм байна гэдэг. Анхны тэр одоо юу гэмдэ морь сургасан амьтан сургасан хамгийн анхны тийм гаршуус хүмүүс нь энэ Казахстаны газар нутагт ботайчууд. За тэгээд эндээс ингээд Кавказууд энийг илүү хөгжүүлсэн гэдэг юм лээ.
Кавказ болон одоо тэр Кавказын руу хойшоогоос бас нүүдэлж байгаа шүү дээ. Тэр Мишигэн эссэн бус нүүдэлж тавьсан дээ. Тэд нар ерөөдөө бүр өмнө шүү дээ. Тэгтээ юу Казахстаны дараа нэг 2000 одоо манай эдний 2000 орчим жилийн өмнө илүү төвөртөршүүлж одоо өдөртмийн амьдралд ингээ бүр айл болгон яадаг ч юм уу тийм болоод төвөртөрчүүлсэн гэж үздэг. Тийм учраас энэ дундад Аз энэ морьтой холбоотой дайн, тулаан, энэ морьтой холбоотой эрдэм энэ тал дээр үнэхэр супер. За мэдээж нэг нь бол манай монголчууд тий. За тэгээд бүр энэ 5000 жилийн өмнө морь гаршуулсан үеэс тэгээд хүрэл зэвсгийн үед ашиглаж байсан болон одоог болтол ашигласаар байдаг зэсийн уурхаанууд байдаг юм байна. Зэс олборлдог газрууд олдож байсан. Өнөөдөр ч гэсэн тэр уурхаанууд нь ашигласаар байдаг. Үнэхээр баян юм аа тий. Надад ч янз. Заавал эвент ч танилцуулах уу? За тэгээ Атлас нэвтрүүлгийг маань эрслийг давах хүчээрээ бод даатгал компани бүтэн жилийн турш ивэнтэтгэж байгаа билээ. За бод даатгалын даатгалын салбарт 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа Монголын уган даатгалын компаниудын нэг. Бод даатгал нь харилцагч нартай найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүг цогцоор нь санал болгодог. Өнөөдрийн дугаараараа бид хоёр гадаад аяллаа даатгалыг нь онцгойлъя. Удахгүй манай заяа маань Америк нэгдсэн улс руу маргааш явлаа. Ямар зорилгоор явж байгаа юм? Америк руу Лионел Мессигийн тоглолтыг Интер Майами гэдэг багийн тоглолтыг үзсэндээ Лионел Месситэй уулзаж гарын үсэг авах, зураг авах болох тийм ажилтай. За, том даалгавартай. Том даалгавартай явж байгаа. Амжилт хүсье. Баярлалаа. За, тэгэхээр гадаад аяллаа даатгал бол гадаад улс оронд ажиллаж, аялж, амарч буй аялагчдад зориулсан даатгалын иж бүрэн цогц бүтээгдэхүүн бөгөөд аяллаа явц тохиолдож болох гинтийн санхүүгийн эрсдлүүдийг хамгаалж, дэлхийн аль ч улс оронд байрлалын хязгааргүйгээр 24/7 үйлчилдэг хамгаалт бүхий даатгал юм. За, бод сос иж бүрэн даатгал нь дэлхийд хэрэгүүлэх International SOS эрүүл мэндийн байгууллагын давхар хамгаалалттай бөгөөд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үн төлбөргүй авах боломжийг одоо даатгалагчтай өгдөг юм бүтээгдэхүүн. Тэгэхээр заяа маань мэдээж даатгалаа хэлж байгаа. Бод даатгалаа хэлж байгаа. Тэгэлгүй яах вэ? Тийм тэр гадаад аялалгууд бол эрүүл мэнд, хоолны хордлого, ханиа чуухнаа хүрхээс ирээд чимдаан одоо алга болох, ирэхгүй байх, хоцрох, нислэг хоцрох. За тэгээ нислэг хоцроод нөгөө буусан газар нь цаг агаарын хувьд өөр байгаад зузаан ч юм уу, зузаан дулаахан ч юм уу нэмгэн утас хүртэл авах шаардлага гардаг. Тэгэхээр энэ бүх зардлаа даатгалаасаа буцаа авах бүрэн боломжтой байдаг шүү. Тэгэхээр та бүхэн бод даатгалтай 75 тэгт 48 тэгтэг 75 тэгт 48 тэгтэг дугаарыг утсаар болон бод зураас insurance.com веб хуудаснаар ороод онлайнаар цахимаар хүссэн даатгалын үйлчилгээгээ өөрийн хэрэгцээ санхүүгийн боломжид тааруулаад хийлгэх боломжтой байгаа шүү. Зя тэгээд Казахстан улсын талаар цааш хөрвүүлъя. За Казахстан манай Монголтой адилхан маш олон зүйлүүд. Яг тэгвэл бид нар төрүүлсэндээ бид нар адилхан нүүдэлчид цэнхэр өнгийг биелэгддэг, талгаазар амьдардаг. За алмас гэж үг гэдэг тийм Монголд. Тэгээ одоо англиар big foot гэдэг тийм. Алмас гэдэг. Энэ болохоор хүн төрсөд одоо тийм ууланд амьдардаг тийм зэрлэгдэн хүмүүсийг гэлдэг. За энэ болохоор алмас гэдэг үг нь болохоор Казахстанаас яг адилхан байдаг. Яг энэ үгээр ашигладаг. Тийм. Тэгээд болохоор ерөөхдөө Алтай нуруунд байдаг гэж үздэг юм ер нь бол. Тийм. Алтай нурууны ч зарим хэсэг нь Казахстанд байгаа шүү дээ. За тэгээд Алтай нуруу болон Памириуст бол алмас байдаг гэдэг ярианад. Яг энэ хэсэг бүс нутгууд ингэж ярьдаг. За алмас гэдэг үг бол мэдээж Монголоос гаралтай гэж үздэг. Монгол, Түрк, Иран хэлэнд энэ нэр томьёо олон хөлбөрөөр байдаг. Ийм түүх байгаа. За мэдээж Казахстанчууд л гэрт амьдардаг бидэртэй адилхан. Гэрт амьдардаг. За яг нь жоохон юунууд нь өөр те. Жоохон завгар магур юунууд нь л өөр. Яг л адилхан одоо. Тий, уулзна өөр. Тий, тэгээс ерөөдөө бараг л адилхан те. За цагаан эдний төрөл нь ус төстэй, өөрийн гэсэн айрагтай, ааруултай, өрөмтэй одоо бүх юмтай манайтай адилхан те. Айрагны соёл нь манайтай адилхан бас үндэсний ундаа гэж явдаг. За тэрийгэ күмис гэж нэрлэдэг. За би ууж утсан. Арай жоо өөр амттай. Тий. Тэгээ күмис болохоор күмис буюу айраг гэдэг нь ундаа болохоор ерөөдөө төв Азад их байдаг. Яг бол морь сайн гаршуулсан учраас мориноос авч болох бүх юмыг л авдсан юм шиг байна. Одоо миний харж байгаагаар. Тэгээд одоо морио саагаад тэрийгэ саам гүүгээ саагаад тэгээ морио өгчлөг гүүгээ саагаад за тэр саамаар нь тэгээд айр гэдэг те. За Монгол, Казахстан саад нь халимгууд, киргизүүд, башкирчүүд, якутууд бас айргийг хэрэглэдэг. За тэгээд күмис гэдэг нь түрк гаралтай үг, айр гэдэг нь монгол гаралтай үг. Монгол хэлтэй энэ усууд түгээмэл ашигладаг юм үг байгаад байгаа. За Казахстан манайхтай адилхан ардын аман зохиол уламжлагдж ирсэн ард түмээ. Бас сайхан туйл тайлна. За тэгээд нэг ардын аман зохиол буюу дандаа ингээд бичгийн соёл багтаа байгаа шүү дээ адилхан нүүдэлч хүмүүс болохоор. Амаар бүх юм ингээд
хойд үедээ дамжуулдаг. За үндэсний хоолноос төстэй биш бармак гэдэг. Биш бармак. Тий, Биш за. бармак гэдэг. За 5 хуруу гэдэг нь 5 хуруу гэсэн үг. Ягаад тэгэхээр тэр хоолыг идэхэд 5 хуруу тавлаа оролцох шаардлагатай. Тэр нь ингээ гоё зөөлөн ингээд гал дээр удаан гоё ялд чансан мах. Дээр нь гурил тавьсан. Махны шүлэнд нөгөө тосдонд нь ингээ гоё чансан амтлаг гурилтай. Тэгээд яг хуу ногоонуу тавьж болдог, сонгон тавьдаг. Ингээд том тавганд олуулаа ингээд тойрч сууж иддэг. Тэгээд яг хуу миний эмээ казак хүн гэсэн байхгүй юу? Тэгээ баг байхад сандгийн тэгэж ингээ хоолоо чанаад махаа хийн. Тэг ингээд мах одоо гэр бүлэрээ чанлаа гэдэг юм том юм хавтгай царан тавганд ингэж тавиад дундаа тавьдаг. Тэгээд одоо аав нь ер нь бол казакуч уламжлаараа эцгийн эрэхт ёстой. Тэр нь маш хүчтэй одоо болтол байдаг тийм. Тэгээд үрхийн тэргүүн одоо эцэг нь тэр махыг ингээд янзалдаг, ясыг нь янзлаад ид хийдэх болгоод хэрчээд тэгээд тэр тавгнаасаа хүүхдүүдтэй ингээд гэр бүлдээ аваач гэдэг. Тэгэж яддаг. За яг манайх нэг мах чанаад гурилтай мах чанад шүү дээ. Яг л тэр Ер нь тэр хоол. Ер нь тэр хоол тий. За тэгээд Казахстанд энэ хоолны соёлын хувьд бол нөө Узбекчүүд хоолны маш мундаг соёлтой. Узбекээс маш олон төрлийн гоё хоолууд ирээд нутагшуулсан. Ерөөдөө бараг Казахстанд очиод казак хоол имшгэлтэй одоо нутагшсан тийм хоолууд Узбек одоо булаавнууд, чорлогнууд бол маш ихээр байдаг. Тий Узбекүүд бол нөө казакуудыг одоо харьцангуй суурин эргэлжтэй хүмүүс шүү дээ тий. Тийм учраас тэр хоолны соёл нь арай өөр байдаг. За тэгээд ийм байгаа. За Казахстан бол дэлхийн хамгийн том нуур Каспийн тэнгис байдаг. Каспийн тэнгисийн бас хамгийн бас гол хэсгүүд байдаг юм бас бол одоо юу байгаа Казахстан улс байгаа. За тэгээд Каспийн тэнгисийн хойд Уралын нуруу, Уралын одоо нуруу. За тэгээд Эмбагаар голын хөндийгөр Европ руу газар нутгийн 5% нь одоо ордог. Одоо тэгэхээр нэг манайхтай одоо ойрхон мөртлөө Европтой баг газар нутгад бол ордог ус гэдээ хэлчих болно. За тэгээд Арал тэнгис байгаа. Арал тэнгис бол ойлон өмнөх Узбекистан тэнгисээр ирсэн. За энд нэг сонирхолтой нуур гэдэг нь Балхаш нуур байгаа. За Балхаш нуур ямар учиртай нуур вэ гэхээр би ингээд хүүхд тахта газрын зураг гарч яхад ингээд манай хөвсгөлийн ард ингээд юу гэдэг вэс. Байгальга том нуур гэдэг вэс. За тэгэл ингээд жоохон баруунч явахлаар Казахстанд энэ Балхаш гэх том нуур гэдэг вэс. Тэгээд Балхаш байгаль ойролцоо газрын тэхэвд ямар ойролцоо хэмжээ ойролцоо том юм бэ гэдээ хардаг вэс. Балхаш нуурын нэг онцлог нь нэгтэл нь давстай. Нэгтэл нь давсгүй. Яагаад тийм бэлэр одоо яг Монгол дээр тайлбарлуул юм байхгүй юм. Монголд Хяргас нуур гэж байгаа. Хяргас нуурын урталт нь Айраг нуур гэж байгаа шүү дээ. Айраг нуур чинь давстай байхгүй. Яг одоо Хяргас одоо манай газрын зур дээр харуул Хяргас нуур Айраг нуур шиг ингээ баг цуг юм шиг гэдэг. Дундаа нэг нарийнхан голоор одоо залгаатай юм уу да тий. За тэгвэл Айраг нуур руу завхан гол явсараа цутгаж байгаа. За тэгвэл Айраг нуур нь цэнгэг болчихж байгаа. Тэгвэл Айраг нуурын ус хаашаа юулагддаг вэ гэхээр Хяргас нуур руу юулагддаг. Тэгвэл Хяргас нуур чинь гадагшаага ямар нэг урсгалгүй учраас давстай болчихж байгаа. Айраг нуур нь завхан голоо аваад тэнгууд өөрийнх нь зарим усыг Хяргас руу юулдаг учраас цэвэр болчихж байгаа. Цэнгэг. За Балхаш яг адилхан одоо энэ дээр ингээд тайлбарлчихвал айгүй амархан болж байгаа. Балхаш руу нөө түрүүний ярьдаг нөө зүүн гарын хамт улсын нийслэл хэрэгтээ дагаж хөрлөдөг гэсэн Ийли гол гэж байгаа шүү дээ. Ийли гол Балхаш руу цутгадаг. Тийм учраас яг тэр цутгадаг хэсэг нь болохоор цэнгэг. За тэгвэл тэндээс нэг нарийнхан хэсгээр гараад Балхашийн нөгөө хэсэг рүү орно. Тэр нь давстай. Тэр нь цаашаа нөгөө цутгал урсаж байхгүй. Байхгүй. Тэр нь ингээд давстай. Тэгээ Балхаш нуур бол энэгээр онцлог. Одоо бид нар ингээд Айраг нуур ч юм уу Хяргас дээр онцлог нь харж байгаа чинь энэ чинь өөрөө асар том нуур байхгүй. Асар том нуур. Бараг нэг аймгийн хэмжээтэй шиг нуур. Тэнгүүтээ нэг тал нь давстай, нэг тал нь давсгүй. Нөгөө хэд нь бараг ойролцоо жоохон хэмжээтэй болохоор айгүй сонин санагддаг. Дэлхий дээр одоо бид нар л нэг анзаардаг боловч дэлхий дээр ингээд өөр хүмүүсийн хувьд айгүй сонин содон зүйл болчиход байгаа нь Балхаш бол. За тэгээд Балхашаас хойш явахлаар Зайсан нуур гэдэг Монгол нэртэй газар. Одоо нөө ойрдууд байсан 100 гаруй байсан учраас Монгол болон төв түрэг нэртэй тийм газрууд, суйрингууд, гол усны нуурнууд бол маш их байдаг. За тэгээд Каспийн тэнгис нь болохоор өөрөө дэлхийн хамгийн том нуур гэж авдаг. Тэнгис гэж авдаг ерөөс хоёрхан нуур гэдэг. Нэг нь Арал, нэг нь Каспий. За Каспийн тэнгис нь өөрөө манай Өмнө Говь аймгийг хоёр нуглаад дээр нь ахаад нэг аймыг нэмэхүүс тийм том газар нутагтай. Асар том газар нутагтай тийм том одоо тэнгис байгаа. Тийм учраас Каспийн тэнгис давстай учраас Каспийн тэнгис рүү тулж очсон эртний өвөг аймагуд одоо зүүн далаад очлоо, баруун далаад очлоо, тулчлаа гэдэг ч юм уу тиймэрхүү айгүй ярьдаг байсан баг. Тийм том газар нутагтай. Одоо шийдвэл Казахстанаас ингээд хүмүүс явж байгаа Каспийн дээр очиж штэ тий. Тэрийг далаа гэж бодохгүй давстай. Асар том учраас тий. За тэгвэл нөгөө талаас яг адилхан бохгүй тий. Ирж байгаа хүмүүс нь тэрийг далаа л гэж харна. Тийм учраас дээр үесээ Каспийн нуур биш Каспийн тэнгис гэж энэ одоо тэнгисийг явдаг байсан. За Балхаш нууртай нөгөө холбоотой нэг сонирхолтой баримт дурдахад одоо Балканы хойг дээр байгаа Болгаарууд
мөн Македончууд одоо хойд Македоны бүгд 8 дугаар дуусан тий. Энэ хүмүүс өөрөө балгаар нүүдэлчихэд байхгүй юу? Тэгээ өөртөө ханаас их за хуучин балгаар гэдэг Каспийн тэнгисийн одоо хойд Каспийн тэнгис хар тэнгис хоёрын хойгуур те ингээд нүүдлэн суудаг байсан нүүдэлчин овг аймагуудаас гаралтай гэдэг. Тэдний бүр бидний бүр ихний өвөг дээдс бол Балкаш нуурын одоо орчмоос ингээд одоо Европ руу те зүүн баруун тишээ нүүдэлсэн нүүдэлж үжүү. Тэгээ бид нар бол бидний бүр эцэг өвгд бол Балкаш нуур орчмын Төв Азийн нүүдэлчдэг гэж ярьдаг. За тэгээд Балкаш нуур бас нэг гаралтай адилхан нэг экологийн асуудал гарч иж байгаа. Багаар ширгэж байгаа. Оо тийм. За шалтгаан юу гэхээр хэд шалтгаан маань нэг нь ийлийн гол маань өөрөө ихэнх хэсэг хятад байдаг. Хятадаас орчдөг учраас газар тариаланд айгүй их сууг шууд уухад ийлийн мөрний урсцыг жоохон багасгасан. Одоо за нөгөө нөлөө нь болохоор Казахстанд өөрсдөө үйлдвэрлэл хүний одоо юунаас холбоотой одоо хөнгөн дарилааг адилхан. Үзбэгтэйг арал тэнгисийн одоо сүлгтэй хөнгөн дарилттай холбоотойгоор тодорхой хэмжээний голын урсцыг багасгацсан байна. Тийм учраас Балкаш нуур руу цутгаж байгаа хэсэг байгаа учраас Балкаш нуур чинь одоо олон мянган жилийн нуурч нэг голоос аваад яг л тэрийг ингээд хадгалаад экологууд бол тэнцвэртэй оршоод ирсэн боловч тэр нь ингээд хүний хүчин зүйлс жоохон багасаад ирсэн Балкаш нуур маань нэг бага ширгэж эхэлж байгаа нэг юм зүйл харагдаж ирсэн. За тэгээ түрүүний хоёулагийн дурдсан нэг зөвлөлтийн үед Семипалатинскт цөмийн 500 удаагийн цөмийн туршилт хийсэн байна. Түүнээс улбаатай байгаль орчинд учирсан маш их хор хөнөөл байсан одоо болтол байдаг тухайн орчимд орчин суудаг хүн амын эрүүл мэндэд хүртэл одоо болтол сөргөөр нөлөөсөөр тийм. За тэгээ нөө зөвлөлтөө үзсэн болохоор юмий шууд дардсан штэ. Тийм учраас ямар нэгэн туршилт ч юм уу байгалийн амжиг одоо янз янзын хүмүүнлэгийн нэг асуудал судалгаа үр дүнгийн асуудал энэ төр огт байхгүй тий. Одоо тэгвэл манайхан нэгдэж чинь нэг барууны усуудын чиний давуу тал нь айгүй нээлттэй. Ямар нэгэн гамшиг бол тэрийг судлаад бүх юмыг гаргаж ирэнгүүт энэ барууныхан жаа аларж яана гэдэг. Яг үндэ зөвлөлтөө үед мэдхгүй дардсан асар олон юм байдаг тий. Тэдний нэг нь бол 500 туршилт ч одоо юу гэсэн үг юм ч одоо тий. 500 удаагийн туршилт. Амар туршилт хийсэн байна. За тэгээд газрын тосных нь эдийн засаг нь маш сонирхолтой. За түрүүнд дурдсантай нэг Төв Азийн бол ягарахгүй тэргүүлэгч том одоо эдийн засаг болж байгаа. Тэгэхээр 2026 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүнээ 5.5% өсгөх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Маш өндөр шүү энэ бол. Тийм маш өндөр. Тэгээд нөгөө нефтхийн одоо нөгөө нөөц олборлолт нь Сауди Арабтай зөвлөх үзэж байна. Тэгэхээр бодлоо л да бид нар нефт асуудалтай шүү дээ. Казахстанаас хэрвээ ингээд одоо зам байрна гэсэн мэдээ би 2 хоногийн өмнө харлаа л да. Хэрвээ тэр нь амжилттай болгон бол Казахстан Монголыг шууд холбосон. Тэгвэл нефтэж гэсэн бас боломжийн үнэтэйгээр авах боломж. Хятадаар дарих уу, Оросоор дарих уу гэдэг асуудал байгаа. Харин тий, тэр чинь яг нэг 32 км-ийн зааг байгаа шүү дээ. Нэг жоохон ойрхон байсан бол 3 дахь хөштэй болчихгүй тий. Тэгээд эдийн засгийн хувьд бол Казахстан ингээд юу яаж байгаа юм? Анх бол хэнийг авахд бол Станы улсууд дотор хамгийн дэжгүйс одоо Монголоос илүү мөнгөтэй тий Казахстан бол нэг үнэ дотоодын бүтээгдэхүүн бол хамаагүй илүү байсан. За Монголыг бол нэг 2 нуулах хэмжээтэй байсан тий. За тэгээд одоо бол яасан гэхээр Монголыг 3 нуулах. За 2.5 юм да. 17 мянган нэг үнэ дотоодын бүтээгдэхүүнлэр 2.5 орчим нуулах хэмжээний ийм эдийн засгийн бол давуу талтай. За эхэндээ бол юу байсан? Казахстан гарч ирээд Нурсултан Назарбаев бол яг дарангуулагч дандаа л нэг авилгал болон гэр бүлийнхээ ойр дотны хүмүүс нь эдийн засгийн гол сувгуудыг барьдаг гэдэг асуудал гардаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд Назарбаев ингээд багаар тэлсэн байдаг. Гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирсэн, том төслүүдэд хөдлөсөн. Тэгсэн мөртлөө эдийн засгийн тэлэлтэд айжмар явуулсан. Хэрвээ авторитет засаглал нь арай гайгүй эсвэл бүр том бүүн болох тийм боломжууд бол байсан байгаа байхгүй. За тэгээд 2010 оноос энэ нефтийн одоо энэ хямралын дайланд Казахстан бол эдийн засаг бол асар хүчтэй тэлэх тийм давуу тал боломжууд бол гарч ирсэн байдаг. За тэгээд Назарбаев өөрөө ерөнхийлөгчөөсөө 19 онд болж байгаа шүү дээ. Ингээ болсны дараа Токаев авсан. За ингээд ерөнхийдөө эдийн засгийн хувьд илүү юу болж ирсэн. Нэг улс төрийн хувьд нь илүү зөөлрөөд солонгороод ирэнгүүт л чинь эдийн засгт нь шууд нөлөөлдөг шүү дээ. Тэгээд Токаев гэсэн маш олон амлалтууд өгсөн л дээ. Тэгээд юу болсон? Одоо Казахстан Станы улсуудаас хамгийн тийм зөв хөдөлгөөнийг бол энэ юунууд бол хийж идсэн байдаг. Тэгээ энийгээ тэгээ айжмаар хийнгээ тэгээд Орос Хятад гэдэг хоёр том одоо хөршийн хажууд байна шүү дээ. Маш том эдийн засаг, маш томтой зэвсгийн хувьд ч гэсэн эдийн засаг чадлын хувьд ч гэтэл өөрсдөө ч гэсэн тэднэрээсээ нэг дутгааргүй том хэмжээтэй маш их баялагтай болохоор 3 дахь хөршийн асуудал дээр маш ухаантай ажиллаж чаддаг. Европын холбоо, Америк нэгдсэн улс гээд маш олон гадны том хөршүүдтэй юм билээ.
За тэгээд одоо хөршүүд гэдэг нь одоо партнерууд түншүүд гэсэн үг шүү дээ тий. За Казахстаны хувьд бол дээрэс нь нэг том давуу тал нь юу байсан бэхээр Казахстан улс ингээд одоо орчин үед ингээд төгжиж магадгүй тий нэлийн гараан дээр байгаа улсуудын нэг гэж ярьж байгаа шалтгаан маш олон залуучуудыг барууны их сургуулиуд руу тэтгэлэг өгч байгаа болсон. Бүр яг ингээд Казахстаны хамгийн шилэгдмэл тийм хүүхдүүдийг ингээд одоо улс болгонд тэтгэлэг өгч байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Солонгос, Японы хөгжсөн шалтгаан ч бас тийм маш их оюутнууд Европ руу болон Америк руу тэд нар буцаж ирээд их орноо хөгжүүлчихсэн тий. Хүний нөөц аягүй чухал. Казахстан 20 сая гэдэг бол ийм том газар нутгийн улсууд бол энэ чинь цөөхөн баггүй юу? Цөөхөн. За тэгвэл Казахстанчууд яасан бол хамгийн домдод нь маш олон залуучуудыг Америк, Европ, Англи тий энэ улсууд руу за мэдээж Орос руу сургаж байгаа шүү дээ. Гэхдээ барууны улсууд руу их сургасан энэ оюутнууд нь буцаж ирээд зөөн хэдхэн оюутан ирэх маш олноороо буцаж ирээд эх орныхоо хөгжил цэцгэлтэн дээр асар их нөлөө үзүүлсэн. За тэгвэл Казахстанд яаж юм хэлэхээр ямар нэгэн бослого ч юм уу янз янзын юм гарах юм бол авторитардаг дамдуураад эдийн засгт нөлөөлнө гэж үздэг юм Казахстаныг бол аюулан дээр ихгүй юу? Аюулан дээр. Яг бол маш их одоо нөө бизнесүүд зөвхөн эдгээр гэр бүлээр явцсан учраас тэнд чинь нэг өртөж чаддаг маш олон байгаа шүү дээ. А тэгвэл энэ боловсролтой залуучууд нь оршоод эдийн засгт нь илүү солонгосноор арай гайгүй болгосон гэж үздэг юм байна. Ийм бас онцлог байна. Тэгээ Казахстаны нэг ухаантай зүйл нь юу санагдсан бэ гэхээр байгалийн баялагтай маш их байгалийн баялагтай да одоо тэрэндээ хитгэх найдаад эдийн засгаа солонгоруулахгүйгээр тэгээ дээр нь нөгөө жоох яг хэдийгээр бүгдээр нь туус гэж байгаа боловч тодорхой хэмжээний авторитар дэглэмтэй Нурсултан Назарбаев бий болгоцсон байдаг. Гэтэл эдгээр яаж ийм нөхөр сүүлийн үед IT маш их хөрөнгө оруулалт хийж байна. Дэлхийн Төв Аз дахь IT-ийн хаб болно гэсэн зорилго тавиад шинэ хотууд байгуулж байна. Яг газар нутгийнхаа төв дээр цөл дээр шинэ хот байгуулад IT-ийн хаб бий болгоод дэлхийн одоо тэгээд одоо Украины дайнаас өмнө бол Оросд үйл ажиллагаа явуулж исэн Uber-ийн дараа орох гэж байгаа. Маш их олон жолоочтой тийм одоо юуны нэр нь Direct гэлээ юу гэлээ. Тийм аппликейшн Оросд үйл ажиллагаа явуулж ирсэнэ болоод Казахстан дээрээ үйл ажиллагаа явуулаад тэрийг нь дагаад 1000 гаруй хүн гээд Казахстанд ирсэн тэнд амьдардаг болсон бид нэр иргэншил авцсан. Тэгээ Казахстан өөрөө бас нөгөө IT-ийн одоо нөгөө AI-д те суурилсан IT-ийн хаб болохоор одоо Төв Азийн Silicon Valley болохоор хөрөнгө оруулалтууд хийгээд эхэлсэн том хотууд бариад эхэлсэн байна. За тэгэхээр одоо Казахстан яа нөхөр улс төрийн хувьд авторитар засаглаа баг ингэж яахгүй бол багасахгүй бол авторитар дэглэм удах юм бол хамгийн том аюул нь тэр гэж үзэж байгаа. За хоёул ивент ч танилцуулах уу? За тэгье. За Атлас нэвтрүүлгийг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани бүтэн жилээр ивент тэтгэн та бүгд хүргэж байгаа. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Нарны эрчим хүчний системээр дамжуулан айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм байна. За та бүхэн хөдөө орон нутагт төвлөрсөн цахилгаан эрчим хүчнээс сайтай газар амьдарч суух, үйл ажиллагаа явуулах, хөдөө аж ахуй, мал аж ахуй үйлдвэрлэл эрхлэхэд эрчим хүчний асуудалтай тулгарсан бол байгаль дээлтэй сэргээгдэх эрчим хүчээр MMS-ийн мэргэжлийн хамт олноор өөрийнхөө эрчим хүчний асуудлыг шийдвүлээд хамгийн чухал нь байгаль дээлтэйгээр төлөрсөн эрчим хүчнээс хамааралгүйгээр үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломж бий болсон байна. Тэгэхээр та бүхэн MMS компанитай холбогдоод эрчим хүчний оновчтой цогц шийдлийг авах боломжтой. Тэдний мэргэжлийн хамт олноор дэлхийн тэргүүлэгч сэргээгдэх эрчим хүчний технологи үйлдвэрлэгчдийн тоног төхөөрөмжийг ашиглаад үйл ажиллагаагаа хөдөө орон нутагт хүссэн газраа сэргээгдэх байгаль дээлтэй эрчим хүчээр явуулах бүрэн боломжтой юм байна. За одоо Казахстан улсын амтнууд руу бас орж иж чинь. За тэрнээс өмнө Казахстанд бол анх алим үүссэн газар үздэг. Хамгийн анх одоо алим Казахстанд одоо хүмүүс одоо олон их юм уу юу гэх юм одоо юу гэж тайлбарламаар юм дэж одоо. Тийм ингэдэм байлаа. Одоо дэлхий дээр байгаа бүх алимны сортны өвөг эцэг нь Казахстан. Яг үнтэй тий яг гоё тайлбарчлаа тий. Тэгээд Казахстаныг болохоор одоо нөө Алматыг хэлжсэн шүү дээ тий. Алимаар баялаг гэж хэлжсэн. Яг тэр Алматыгийн тэр хэсэг бол алимны бол үнэхээр тасархаа бол юу тий. Бид Казахстан юу орсон л доо. Супермаркетаар бас алимтай төрөл төрлөөр өгд юм лээ. Амар гоё. Төрөл төрлөөр өгд. Тэгээд алимны бол яа харахгүй юу. Тэгээд жирс нь жимс энэ Казахстан, Кыргызстан, Узбекистан тэрт маш тийм амттай байт юм лээ. Тийм хүүтэн газрын өндөрдөг газрын тийм шинсүүд арай өөр амттай байт юм лээ. Жимсээр бол үнэхээр баян юм ус байгаа. За Казахстаны газар нутгийг бол хэлсэн. Манай Монгол улсын газар нутаг дээр Монгол улсын газар нутгийн 1.8 бараг 7-8 нугалгууд тийм том газар нутагтай. За тэгээд ийм том газар нутагтай дээрэс нь Каспийн тэнгистэй. Урдуура Памирын бол Таншаны одоо нуруутай. Хойгоороо Сибирийн одоо тэгш өндөрлөгтэй. За тэгээд говьтой, цөлтэй, ой моттой ерөөсө Казахстан бүх юмтай усахгүй.
За манай монголчин ингээд бүх юм байдаг чинь нэг юу байдгүй нэг Каспийн тэнгис шиг тийм юу байхгүй байгаа байхгүй тий. Загас агнуур ч юм уу загастай холбоотой далайн бүтээгдэхүүнтэй холбоотой юм манайх бол тийм баялаг биш шүү дээ. Казахстан манайх дээр байдаг бүх юм байдаг мөртлөө дээрэс нь яадаг вөхлөөр Каспийн тэнгис арал тэнгистэй. За тэгвэл Казахстанд яадаг вөхлөөр яг энийгээд дагаад маш олон төрлийн ан амьтад одоо байдаг гэсэн үг. Одоо Европ болон Азийн холимог тийм бүс гэсэн үг байхгүй нөгөө талаар. Тийм байна. За тэгээд манад байдаг цоохор ирвэс. Одоо цоохор ирвэсийг чи манайхан бол цасны ирвэс гэж ярьдаг те. Энэ ирвэс байгаа. За саяга гэж англиар ярьдаг. Манайхаар бүхэн те. Монголын хамгийн хурдан амьтаа. Бүхэн дэлхий дээр ховордож байгаа. Монгол Казахстан хоёрт бас байдаг. За хоёр бүхтөө тийм ээ. Монголд байдаг бас Казахстанд байдаг. Юу н манай хоёр шиг ингээл яг л энэ Алтай нурууны хоёр талд байдаг гэсэндээ амьтад нь бараг л адилхан те. Хулан, аргал, за гөрөөсний бүх төрлөө те. За тэнгууд л Казахстанд ингээд дэгли, цагаан тогроо, өрөв тас гэж явж ирсэн. Яст мэлхий дээр ороод зарим газарт. Манайх ч яст мэлхий байхгүй шүү дээ. Тий. Яст мэлхий ороод байна. Гэтэ зарим газараа буурж байгаа юм. За тэнгууд яадаг вөхлөөр маш олон төрлийн загасны төрлүүд байдаг. Каспийн тэнгис гэдэг хаад. Каспийн тэнгис шор асар том тэнгис те. Арал тэнгис гэдэг хаад. За ийм учраас Казахстаны одоо тийм нэг байгаль, амьтан юудл маш олон тийм одоо diversity буюу олон янз байдаг. Өөртөө бүх төрлийн амьтыг тэндээс авч болно гэсэн үг. Тийм сайн нэр нэг чиний амьтан ярьжсэн чинь нэг инээт юм санаанд орчлоо. Казахстанчууд бас нөгөө айгүйх мах идэг гинэ манайхтай. Тэр нь бол махны хэрэглээ өндөр. Тэгээ өөртөө ингэж хошгинж ярьдаг гинэ. Казахстанчууд бол дэлхий дээр тэ одоо хамгийн их мах идэг төрлөөсөө хоёр дахь нь гинэ. Нэгтгэхийн үеийн гэр чон гэж. Тэгээд Казахстан Монгол хоёр хонороо син намтай гэж айгүйх яадаг. Одоо дунд нь эзэн хүмүүсээс би асууж ирсэн. Хамгийн гой хоньны махтай Казахстан танаа хоёрыг аль нэгэндээ л гэж хэлдэг байхгүй. Тэгэхээр тий одоо манад ээж байгаа хоньны мах Казахстанаас энэ амт нь ойролцоо тий адилхан л хүүтэнд байдаг тий бас өөрхөн сүулттэй урагшаага сүлгүй болчихж байгаа шүү тий. Энэ сүлчин болохоор нөө түлш яваад байгаа шнаа хүүтний тавх эрчим хүчнийхэн гол нөөц нь байгаа. Тийм учраас том сүлтэй тий бид нөө халуун оронд чаа сүлгүй мүлгүй гэдэг сүлтэй байх ямар шаардлагагүй газар. Халуун юм тий. Халуун болохоор. За одоо юу яаж байгаа? Хоёлын нөгөө од мөндөртэй аяллаа ярьч те. За тэгээ. За 5 сарын 2-ноос 12-ны хооронд од мөндөртэй аялал маань A-Star компанитай хамтран зохион байгуулдаг од мөндөртэй аяллаа маань ээлжит аялал гарах гэж байна. За энэ удаагийн аялал маань Казахстан, Кыргызстан, Узбекистан гэсэн төв Азийн 3 улсаар одоо аялал юм байгаа. Тэгэхээр та бүхэн A-Star компани веб хуудаснаас ороод од мөндөртэй аялалгээд манай од мөндрийн хөтлөгч Адар анир нэвтрүүлгийн маань хөтлөгч Гансүх явна. Мөн од мөндрийн зохиолчтой Мөнхбаатар маань энэ аялал яваа та бүхэндээ Гансүх маань Монголын эзэнт гүрний байлдан дагуултай холбоотой соёлын өв дурсгалын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Харин Мөнхбаатар маань тухайн улсуудын түүх, гарал, угсаа, ахуй соёлынхын талаар сонирхолтой мэдээллүүдийг та бүгдтэй хуваалцсан байгаа шүү. За манай од мөндөртэй аялал бол бусдаа аяллыг бодох бол мэдлэг мэдээлэл өгд ариун сайхан аялал дээ шүү тий. Маш гоё хүмүүс хамт яваа. Тий, Зулай тэр Камбож, Вьетнам руу явж исэн. Саял Зандай тэр Египт рүү явдсан. Үнэхээр гоё исэн. За Казахстан Оросын хил байгаа шүү дээ. Амар урт шүү дээ. Чи дэлхийд хэд ордог гэж байна. Хамгийн урт нөгөө хилтэй шүү дээ. Дэлхийн Оростой хамгийн урт хилтэй улс чинь Казахстан. Тий, за дэлхийд бол хоёрт ордог. Нэгт Америк болон Канада хоёр. Америк, Канада хоёр дэлхийд хамгийн урт одоо нэг газрын хил гэж байгаа юм тий. За Казахстан, Орос хоёр бол дэлхийд энэ газар хэлээр хоёрт орд юм байна. За хамгийн урт хайвей Казахстанд байгаа дэлөө? Пакистанд байгаа. Тийм. Пакистан хоёлаа Пакистанд орд ирсэн. Тийм шүү дээ. Тий. За хоёлаа сүүлд нь Казахстан улсын спорт руу орё. За тэгээ мэдээж. Тий. За Казахстан улсын хувьд бол 1991 онд байгуулагдсан. За зуны олимпиос 1996, үлийн олимпиад бол 94 онуудаас ерөөд оролцож ирсэн байдаг. За ерөөдөө зуны олимпиад бол нэг 10 чүрэг өгсөн шүү дээ. Одоо ингээд 9 дэх 8 дахь олимпиад л орсон тий. За тэгсэн мөртлөө 17 алт, 28 мөнгө, 42 хүрэлт медаль авсан. 87 медаль авсан. 100 өгч байгаа гэсэн үг. Амар их медальтай. Спорт юм бол үнэхээр гайхамшигтай ард түмэн. За яагаад спортоор гайхамшигтай гэхээр яг Узбекистан дээр ирсэн тулааны урлагийн өөрсдийн гэсэн үндэсний тийм онцлогтой. Казахстан, одоо Монгол, Узбекистан гэдэг улсууд. За тэгвэл Казахстан зөвлөлт холбоот улсын юун дээр Узбекистан хоёрын давуу тал нь боксоор үнэхээр хөгжсөн. Мэргэжлийн бокс, сонирхчийн боксоор бол Казахстан бол үнэхээр дэлхийн хамгийн том гүрнүүд нэг. За тийм учраас 1996 оны Атлантик олимпиад наадамд Казахстан улс дөнгөж шинээр байгуулагдсан эх орон улс ихэд 11 медаль авсан. 3 алт, 4 мөнгө, 4 хүрэлт медаль авсан. Амар гоо дөнгөж байгуулагдаад 94 оны Лиле хамрын өвлийн олимпиос 1 алт, 2 мөнгө медаль авсан. Өвөл зүйн олимпиад хоёуланд нь супер гэдэг. Манайх ч юм бол өвлийн олимпиадаар бол арай гэж ордог улс шүү дээ.
Нэг хоёр тамирч ордог. Айгуу сайн цасны резортууд, курортуудтай байлаа шүү дээ. Тий. За цасны хамгийн Төв Азийн 2 дахь том цасны гэсэн би бол гэдэг бараг хамгийн том гэж бодсон тэр нөө Алматид байдаг. Шимбулак гэдэг. Тэн дээр очижсэн. Тэр Шимбулак бол би ингээд Sky-саар төрөл төсөөлж байгаа шүү дээ хүндээ мэдэхгүй те яг цасны үг. Манай Sky-саарт бол сум одоо баригаад байгаа байхгүй. Тэр Шимбулак бол хот байгаа байхгүй. Ингээд дээшээ гарна шүү дээ те. Хид хідэн юу дамжиж гарна. Одоо ингээд цахилгаан юугаар. За тэгээ яг нэг дунд хэсэгтээ нөчөнгөл Starbucks, Paul Mall гэх дэлхийн том ресторан бүгд байна. Тэндээ хүмүүс нь ингээд хоол унд цайгаа идэн. Тэгээ дээшээ гараад амраа дээшээ гараад гулган доошоо очиж гулгаж болно. Тэгвэл дээшээ гарангуул тэр чинь манай асралт хайрхан чинь 2800 м өндөр шүү дээ далайн түвшинээс дэш. Асралт хайрханаас дээшээ гарчиж байгаа. 3000 м-ийн тэнд очичоод тэгээ тэндээ ингээд годож модож тоглоно. Тэгвэл би нэг жоохон толгой ирэх гэсэн чинь хүчлээ өргөж багсчихж байгаа юм лээ. Өндөрт гараад 3000 л гэж би зүгээр харсан шүү тэр үед. Тий. Тэгээд ингээд харсан чинь тэр дээр нэг мөнх цастай нэг цаснууд ингээд мөс төснүүд нь ингээд уулын оргилууд ингээд харагдчихлээ. Шимбулак бол тийм гоё үзэсгэлэнтэй амар гоё газар лээ. Тэгэхээр Казахстанд очих юм бол Шимбулакыг үз. Тэгээд надтай зугаа илсэн хүмүүс бол хэлж илээ. Баяуулгүйгээр дамжаад Горно Алтаас орж байгаа шүү дээ. За тэгээд Казахстан ороод Казахстанаар яваад ингээд явах юм бол тэр байгаль бол чи зүгээр амьдралд хизээж харж байгаа хамгийн гоё байгалуудыг харна. Ямар гоё юм. Харин нөгөө Төв Азийн Швейцар гэдээс хэлээд байдаг шүү дээ. Тэгэхээр тэр Казахстаны тэр Горно Алтаастай хилдэг хэсэг Монголын баяуулгийг хойдол хэсэг 3 нийлэх юм бол зүгээр. Тэр машинтай аялал бол байгаль явуул амар уран зурагшил ингээд уран зургуудаар явж байгаа юм шиг. Тийм гоё хэлдэг гэсэн шүү. Олон хүмүүс бол хэлсэн. За тэгээд спортын хувьд бол шинэ байгуулах зүйлс бол ингээд амжилттай явж байгаа. Сүүлийн олимпиад жоохон таар орж гисэн. За өвлийн олимпиад бол ялангуяа 2000 онд бол ерөөсөө 8 хүрэлэн тал авсан. Алт байхгүй мөнгө байхгүй. Өвлийн олимпиад нэг ч медальгүй. Өвлийн олимпиад арай гэж нэг медаль авах ч юм иймэрхүү тохиолдол сүүлд гарч ирсэн. За 2024 оны Парис олимпиад бол Казахстан улсад бол 8 жил авах алтан медаль авсан байгаа. За энэ ямар хүн бэ гэхээр олимпийн наадмын дурд нь 2 удаа оролцсон. Хоёуланд нь алтан медаль авч чадаагүй байсан. Елдээс Исметов гэж жудоог нь авч байгаа. За манайхан маа сайн мэддэг баг те 60 кг. Исметовын хувьд бол урд нь олимпийн наадмаас нэг мөнгө нэг хүрэл авсан байсан. Энэ удаагийн олимпийн наадамд бол жудогийн тулдаар алтан медалийг 60 кг-д аваад за тэгээд Казахстан улсын хувьд 8 жил авах алтан медаль энэ бол Исметов авчиж өгсөн байдаг. Өөрөө олимпийн карьерийн 3 дахь медаль алт болгосон. За тэгээд ерөөдөө бараг жудоогоос болдог байх Исметов. Исметовыг Казахстан улсад ирэхэд манайх нэг олимпийн авраг 2008 онд л нэг амар юм болсон шүү дээ. Яг тэрэн шиг хутаж авсан. Исметов ерөөсө газар өрөхгүйгээр ингээл өргөөл авч явжсэн. За тэгэл эренгүүт нөө G класс зогсоол бэлгэний машин нэрэл те. Та шинэ байранд орхол. Би яг тэр нөө олимпийн наадмын бичлэгүүдийн бүгдийг ингээд үдчихсэн байх Исметов. Тэгс яг манад олж байгаа төр зүрд бүгд явчихлаа. Баячууд нь бүгдээрээ ингээд байр, машин янз янз юм. Тэгээ Исметов бүр Казахстанда бүр ингээд амар алтартсан. Яг бол Казахстан улс бол олимпийн алтыг авахгүй. Юун дээр бол Риогийн олимпиас хойш ерөөс авах гэсэн 16 онд. Тэгээд Казахстан улс өөрөө 2008 болон 2012 оны олимпиадад маш олон допингийн асуудлаар бараг 8-9 медаль хураалгажсэн байхгүй. Хүндээ өргөлтийн намарч нь. За тэгээд өргөлтөөр аягүй сайн гэж сонссон. Тий, хүндээ өргөлт. Ер нь энэ тулаан, бокс юудал дээр сайн. Тэгэхдээ сүүлд бол энэ усан цэлтүүд, хөнгөн атлетик энэ Рибакова гэдэг мундаг олимпийн талтай дамжид гарч ирсэн байсан урд нь бол. За өвлийн олимпиадэр тэр Смирнов гэдэг одоо намайг хүүхд багт гарч ирсэн. Казахстаны Смирнов бол Азийн аврагт хамгийн том хэмжээтэй гаргалаа гэж явдаг. Тэгэхээр спортын тим бас байгальтайгаа эдийн засаг одоо олон юмтайгаа адилхан байгалийн засаг эдийн засгийн солонгорол аягүй сайтай. Ийм усулж байгаа. Спортын солонгорол. За тэгээд Елдээс Исметов гэж жудогийн тамирчин бол олимпийн наадмын алтан медаль авчирч бөөн баяр болж исэн. За тэгээд хамгийн сүүлд бол 2026 оны Милан Кортинад болсон сая олимпийн наадмаар Михаил Шайдоров гэж тамирчин одоо уран гулгалтын тулд эрэгтэйчдийн ганцаардсан тулд алтан медаль шууганд ирсэн байгаа. За тэгээд спортын хувьд бол ийм олон мундаг тамирчид гаргаж ирсэн юм мундаг тамирчид. Олимпийн 6 алтан медаль допингоос бол хураалгаж ирсэн байна. Тэгэхээр спортын хувьд ямар том гүрэн бэ гэдгийг харагдаж байна. Тийм байна. За маш сонирхолтой дугаар байлаа заяа. Тэгээ сүүлд нь хэлэхэд нэг бид нар татар хэл гэж ярьдэн шүү дээ. Казахстан татар хэлээр ярьдаг бас тодорхой тооны хүмүүс байдаг. За тэгээ татар хэл гэдэг бол одоо манай одоо нэг монголчууд ирэхэд анх ингээд татар хэлтэй хүмүүс ингээд яваад одоо ингээд орос морос Кипчак, Башкир, Казак, Киргиз мэргэзээр амьдардаг. За тэгээд хамгийн их нь бол одоо юунд амьдардаг? Оросын Татарстан гэдэг мужид амьдардаг. Ийм татар гэдэг юм хэл байгаа. Одоо манай Монголоос уг нь гарч хэлдэг. Монголчууд маань мэдхгүй. Казахстанд бол ярьдаг хүмүүс бол
нэлээд бас байд юм лээ. Тийм байна. Казахстан хэдийгээр яг нийт хүн амынхын 70-аас 70 гаруй хувь нь казакууд, одоо нэг 14-15% нь орсууд, 3% нь узбек, 2% нь украинууд ч гэсэн 100 гаруй үндэстэн амьдардаг олон үндэстэн улсад тооцогдсон юм байна шүү. За ингээд маш Төв Азийн маш сонирхолтой улсаар альчлаад ирлээ. Чи яста гоё усаар явсан. Одоо ингээд дараа нь Кыргызстаны манай зулаа маань ярих нь тий. За баярлалаа. Ингээд та бүгдээ шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч нийтлэгч Бат Сая болон мөнгөцөл миний бие шинэ дугаараа хүргэлээ та бүгдэд. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүрээтэй бодоатгал ногоон ирээдүйн хөгжлийн ураатай MMS компани бүтэн жилийн турш ивэнтэтгэн та бүгдэд хүргэж байна. Дараагийн дугаараар уулзлаа. Уулзцай. Тэ сайн яваад ирээрээ заяа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сууг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал агшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр суугийн алтан гишүүн болох юм аа. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.